Геометри прогресс. B1, B2, B3 хэмжлэн BN дээр нэмэх 1 гэсэн дараалал байсан гэж үзье. Энэ дарааллын хувьд гишүүн бүрэн өмнөх гишүүнээ ямар нэгэн ижил таваар үржүүлээд гарч ирдэг байвал бүх дарааллыг геометри прогресс гэж нэрлэдэг. За жишээлх юм бол B1-ийг Q-ээр үржүүлээд B2 гарч ирдэг. B2-ыг Q-ээр үржүүлээд B3 гарч ирдэг. Гэх мэтчлэн B1-ийг Q-ээр үржүүлээд BN дээр нэмэх 1 нь гарч ирдэг байвал үнийг геометри прогресс гэдэг байна. За жишээ авч үзье. 3, 6, 12, 24 гэсэн дарааллын хувьд гишүүн бүр нь өмнөх гишүүнээ 20-оор үржүүлж гарч ирсэн байна. 3-ыг 20-оор үржүүлээд 6, 6-г 20-оор үржүүлээд 12, 12-ыг 20-оор үржүүлээд 24 гэх мэтлэн үржигдээд гарч ирж байгаа учраас геометри прогресс муу юм. Үржээд байгаа энэ тоог нь уг геометри прогрессийн ноог дур гэж нэрлэнэ. Тэгэхээр ямар нэгэн гишүүнийг нь өмнөх гишүүнд нь аваад ноог дур нь гарч ирнэ. За одоо геометри прогрессийн ерөнхий гишүүний томьёог нь гаргаж үзье. За B2 гэдэг бол өмнөх гишүүн буюу B1-ийг Q-ээр үржүүлээд гарч ирнэ. Харин B3 нь өмнөх гишүүнээ буюу үүнийг Q-ээр үржүүлээд гарч ирнэ. Харин энэ гишүүнийг Q-ээр үржүүлээд дөрөвдүгээр гишүүн гарч ирнэ. Үүнийг дахиад Q-ээр үржүүлвэл 5-р гишүүн гарч ирнэ. За бүгдээр нэг зүйлийг анзааръя. 4-р гишүүний хувьд бол B1-ийг үржих нь Q-ийн 3 зэрэг байна. Харин 5-р гишүүний хувьд бол B1-ийг үржих нь Q-ийн 4 зэрэг байна. Өөрөөр хэлэх юм бол гишүүний дугаар нь Q-ийнхаа зэрэгээс нэгээр илүү байгааг анхаарах хэрэгтэй. Эндээс B1-ийг Q-ийн n-ээс нэг зэрэгээр үржүүлвэл BN гарч ирнэ. За үүнийг энд бичвэл энэ нь геометри прогрессийн ерөнхий гишүүний томьёо болдог байна. За нэг жишээ авч үзье. 2, 6, 18 гэх хэмжлэг үргэлжлэхийн дарааллын 5 дугаар гишүүнийг бол мэдээж эхний гишүүн нь 2-той тэнцүү байна. Харин ноог дур нь аль нэг гишүүнийг өмнөх гишүүнд нь хуваагаад очих буюу 6-г 2 тугаавал 3 гэж гарч ирнэ. За одоо ерөнхий гишүүний томьёонд орлуулвал B5 гэдэг бол B1-ийг үржих нь Q-гийн 4 зэрэг. За B1-ийн хооронд 2-ыг орлуулад Q-гийн хооронд 3-ыг орлуулж очвол 162 гарах нь. За одоо геометри прогрессийн 2 чанарыг тайлбарлая. Эхлээд нэг жишээ авч үзье. За энэ бол геометри прогресс болно. Энэ геометри прогрессийн хувьд энэ хоёрын үржүүр нь энэ хоёрын үржүүртэй тэнцүү хоёулаа 32 гарч ирж байна. Тэр нь бүр цаашлаад энэ хоёрын үржүүртэй ч бас тэнцүү. Эндээс нэг ийм чанар очие. AN-ыг AM-ээр үржүүлсэн үржүүр нь AN-ээс нь K-г AM дээр нэмэх нь K-гаар үржүүлсэнтэй тэнцүү байдаг. За баталгааг нь очие. AN нь ийм болно. AM нь ийм болно. AN-ээс нь K нь ийм болно.